Та бүхэнд мэдүүлгийн бүрдүүлэлтийн систем, мэдүүлэг цэг, аяг цэг хэмээн системд нэвтрэх болон нууц үг сэргээх талаар мэдээлэл өгье. Та бүхэн мэдүүлгийн бүрдүүлэлтийн системд өөрийн регистрийн дугаар болон дан системийг ашиглан нэвтрэх боломжтой. Та өөрийн регистрийн дугаараар нэвтрэхийн өмнө нууц үгээ сэргээн. Нууц үгийг сэргээхдээ өөрийн регистрийн дугаарыг оруулж, системээс өгөгдсөн бодлогын хариуг оруулан үргэлжлүүлэх товчийг дарна. Ингэснээр таны системд бүртгэлтэй имэйл хаягийг хэсэгчлэн байдлаар танд харуулна. Тэгэхээр та өөрийн системд бүртгэлтэй имэйл хаягийг оруулж баталгаажуулах кодыг авнаа. Баталгаажуулах код нь мэдүүлгийн бүрдүүлэлтийн системээс таны имэйл хаягт ирнэ. За та тус кодыг ашиглан нууц үгээ сэргээх боломжтой. Нууц үгийг сэргээхдээ та том жижиг үсэг тоо ашиглан нууц үгээ шинээр үүсгэнэ. Ингээд та өөрийн регистрийн дугаарыг оруулж системдээ нэвтрэнэ.